За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Криштиано Роналдогийн автомашины танилцуулгыг үзүүлэх гэж байна. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ дэлхийн шилдэг хөлбөмбөгийн тоглогч Баллон дор шагналыг 5 удаа хүртсэн Криштиано Роналдогийн автомашины танилцуулгыг үзүүлэх гэж байна. За Роналдогийн хувьд дэлхийн хамгийн олон дагагчтай YouTube, Twitter, Instagram, Facebook-ээр хамгийн олон дагагчтай гэдгийг та бүхэн мэдэх баха. Ингээд түүний автомашины цуглуулгатай танилццгаая. За ингээд Роналдогийн 10 үнэтэй машиныг танилцуулъя. 10 дахь барьт Cadillac Escalade. Роналдогийн эхнэр Жоржино түүний 37 насны төрс өдрөөр энэхүү ECV машиныг бэлгэлж байсан 6.2 литрийн V8 хөдөлгүүртэй 412 морины хүчтэй тансаг зэрэглэлийн энэхүү машин $152,000 худалдаалагддаг. Одоогийн аншаар 532 сая төгрөг. Гэхдээ энэхүү загвар нь илүү тансаг зэрэглэлийн учир илүү өндөр үнэтэйч болж мэдэх юм а. 9 дахь барьт Lamborghini Aventador. Хөлбөмбөг тоглохдоо хэдэн зуун сая $100 олдог түүний хувьд LP 704 загварыг 2012 онд өөрийн 27 насны төрс өдрөөр худалдаа авч байсан. Энэхүү машин 6.5 литрийн V12 хөдөлгүүртэй 700 морины хүчтэй. Түүнд мөн 2018 оны мөнгөлөг Lamborghini Urus байдаг. Manchester United эргэн ирснийхаа дараа тэрээр бэлтгэлийн баазад энэхүү машинаа унж ирж байсан. Аймдгаа барьт Aston Martin DBS Superleggera. Роналдо Manchester United Tottenham эсрэг хэтрик буюу 3-2-ийн харьцаатаараа хоцсон тоглолтод энэхүү машинтайгаа ирж байсан. Aston Martin DBS Superleggera 5.2 литрийн twin turbo хөдөлгүүртэй 715 морины хүчтэй. Роналдод мөн үүний SUV Aston Martin DBX загварын машин байдаг. Роналдогийн хувьд спортод ялагчаас гадна машиныг ч гэсэн аль сүүл гарсан загварыг худалдаа авч унах дуртай. Долдугаарт Криштиано Роналдогийн эхнэр Жоржино Родригес түүнд өнгөрсөн зул сарын баяраар Rolls-Royce машин бэлгэлж байсан. 830 сая төгрөгийн үнээр энэхүү автомашиныг авч бэлгэлж байсан юм а. Тэрээр энэ мөчөөд Instagram хуудасаараа хуваалцж байсан. Rolls-Royce машинаас гадна Louis Vuitton брендийн бүтээгдэхүүнээс тороор нь бэлгэлснийг энэхүү бичлэгээс харж болно. Rolls-Royce Dawn 100 км/цагийн хурдыг 4.9 секундэд авдаг бөгөөд дээд тал нь 250 км/цаг хурдлах боломжтой мөн 10.5 инчийн дэлгэцтэй 22 секундэд нэгдэг эвхэгддэг дээвэртэй 563 морины хүчтэй. Зурдгаар барьт 2016 онд Роналдо хамгийн хүчтэй Porsche 911 Turbo S загварыг худалдаа авч байсан. 530 морины хүчтэй 3.6 секундэд 60 км/цагийн хурд гаргадаг. Тухайн үед $200,000 буюу одоогийн аншаар 700 сая төгрөгөөр энэхүү төмөр хөлгийг худалдаа авч байжээ. 5 дахь Mercedes түүнд Brabus G-Wagon 6.3 литрийн V12 хөдөлгүүртэй тусгай загвар байдаг. AMG G63 Mercedes-ийг G-Wagon ч гэж нэрлэдэг. Instagram-да тэрээр энэхүү зургийг олон нийтэд хуваалцж байсан. 2022 онд сагсан бөмбөгийн од LeBron James мөн ээжтэй $130,000 буюу 455 сая төгрөгөөр энэхүү Mercedes G-Wagon-ыг бэлгэлж байсан. Devin Booker ч мөн адил ээжтэй энэхүү төмөрүүлгийг бэлгэлж байсныг та бүхэн санаж байгаах. Эсвэл та бүхэндээ LeBron James-ийн машины цуглуулгыг ч мөн энэ шиг бэлтгэн хүргэж болно. Роналдогийн хувьд үүнээс гадна Mercedes S65 AMG 630 морины хүчтэй автомашин бий. Мөн Mercedes-Benz GLE 63 AMG загварч түүнийх. Олон Mercedes-ийг тансаг зэрэглэлийн машин гэж боддог бол Роналдогийн хувьд энгийн 5 тухтай машин гэж үздэг байна. 4-р Audi RS7 Panda Black. Тус брэнд Real Madrid клубтай хамтран ажилладаг бөгөөд тоглогчдоо сүүлийн загвараа жил бүр бэлгэлдэг боломжтой. 2003 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн тэдний хувьд Реалын тоглогчид тус брендийн машинаар тоглолт болон бэлтгэлдээ ирж тус компанийг сурталчилдаг. Q7 Cube загварын хувьд Роналдогийн цуглуулгын гол машинуудын нэгд тооцогддог байна. Ингээд дараагийн танилцуулах машин Ferrari. Түүний цуглуулгын хамгийн дээгүүрт бичигддэг машин Ferrari F12 TDF. Роналдогийн шинэ машины
дээд хурд нь 340 км/цаг 2.9 секундэд 100 км/цагийн хурд авдаг бөгөөд энэ загварыг Ferrari цөөн тоогоор үйлдвэрлэсэн 6 литрийн V12 хөдөлгөөртэй 780 морины хүчтэй 60 км/цаг хурдыг 2.9 секундэд авдаг. Ойролцоогоор $505,000 буюу одоогийн аншаар 1 тэрбум 925 сая төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна Ferrari SP3 Daytona онцгой загварч түүнд байдаг. Хоёрдугаар байрт Bugatti. Ердөө 500 ширхэг үйлдвэрлэсэн Bugatti-гийн энэ загвар Европын авраг олж ирсэн Ronaldo бас бий. Энэ машины төлөө тэрээр $2.5 сая зарцуулсан гэдэг. Гэхдээ энэхүү загвар түүний ганц Bugatti биш юм. Тэрээр Juventus нэгдэж 36 дахь Serie A-гийн цомыг хүртэхэд чухал дүр гүйцэтгсэн тул багийн зүгээс түнд бэлэг болгон энэхүү цөөн тоогоор үйлдвэрлэсэн загварыг бэлгэлж байсан. Манай дэлхийн хамгийн хурдан машин мөн түүний хамгийн үнэтэй машины нэлээд дээгүүр барьт бичигдэж байна. Ингээд Рональдогийн хамгийн үнэтэй машиныг танилцуулах гэж байна. Bugatti La Voiture No. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн үнэтэй автомашины нэгд тооцогддог. Манай дэлхийн хамгийн үнэтэй машины номер 3 дугаар барьт бичигддэг. 2019 онд гарсан загвар юм 8 литрийн V16 хөдөлгөөртэй 1479 морины хүчтэй 65 тэрбумаар үнэлэгдэх энэхүү машиныг Криштиану Роналдо 35 насныхаа төрсөн өдрөөр өөртөө бэлгэлж байсан юм а. Роналдогийн хувьд 2016 онд 23 настайдаа Манчестер Юнайтед клуб тоглож байхдаа Ferrari машиныхаа хамт тосолдож байсан. Гэхдээ тэрээр ямар ч бэртэл гэмтэлгүй ослын дараа бэлтгэлдээ орж байсан гэдэг нь гайхалтай. За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Криштиану Роналдогийн автомашины танилцуулгыг үзүүллээ. Гэхдээ Криштиану Роналдо дэлхийн хамгийн олон автомашины цуглуулгатай тоглогч бол биш юм. За түүний өмнө бол хэд хэдэн тамирчин одоо телевизийн хөтлөгчнөр болоо бичигддэг. Тэгээ дараагийн дугаараар үзэгч та бүхэндээ Mr. Beam буюу Rowan Atkinson автомашины танилцуулгыг мөн энэ шиг танилцуулах болно. Баяртай үзэгчд.